хулгайлагдсан гэдэг өгүүлбэр тавьчихсан. Энэний тухай бас ярих гэж бодлоо. 2013-аас 17 оны үед Сонгон найрхан дүүргийн иргэдийн хурлын тэргүүлэгч байлаа. За 17 өнгөрлөө. Монгол Ардын намын нөхдөл яасан гэхээр зэрэг хагасаа өдрийн орой амралтын өдөр намын гишүүдийн хуралтай гэж зарлаад тэгээ энэ дээрээсээ үндэслээд намын хурлыг Эрдэнэ төв хурал болгож хувиргаад ингээд тамгагийн зөв усаар авцсан. Энэ бол ганцхан манай 27-ц тухайд нийслэлийн 30 дүүргийн одоо 32 хороо байсан. 32 хорооны тамгыг мөн яг юм байдлаар хурааж авч байгаа. Тэгээд шинжлэн нэрээр хурааж аваад одоо ингээд бүгдийн намынхаа гишүүдийн хурлыг ингэж хийгээд Эрдэнэ төв хурал болгож хувиргасан. Эрдэнэ үргэхгүй болохоор зэрэг очил өөрийнхөө сургуулийн оюутнуудыг оруулсан. За энэгээр маш их хэмжээний зарга зайлхаа үүссэн, улсын дээд хүртэл явсан. Тэгээд бараагүй. Өөрөөр хэлбэл өнөөдөр шүүх болохоо байцаагаад хүн болгоо ярьж байна. Прокурор болохоо байцаагаад хүн болгоо ярьж. Тэгэхээр бид нар шодрог хөвгтэй байя. Тийм ээ? Энэгдний хурлыг одоо Нямбатар байхгүй болгосон. Түрүү ярьлаа нэг хүн. Энэ ямар учиртай иргэдийн хурал гэдэг бол иргэдийн төлөөлөл учраас шууд ерөнхий төсвийн тамгын газар засгийн газартаа харьцдаг хуулиараа тийм эрхтэй байгуулсан. Хорооны засаг нар бол дүүрэг нийслэлгээд шатамжтай хорооны захирамжийг тэгж явуулдаг гэсэн баггүй юу? Иргэдийн хурлын тогтоолыг шууд очно. Ерөнхий тамгын газар швэ, хурлч бай. Иргэд гэдэг утгаар очдог. Засаг дарга огцруулах эрх нь иргэдийн хурлд байсан юм аа. Энийг байхгүй болгослоо манай Нямбатар. Ийм л одоо хөгийн хууль зүйн сайттай. Өнөө хууль зүйн сайт нь өөрөө нөө ашиг сонирхлын хууль энэ тэр бүр байхгүй. Хамаатан саднаар одоо хэнтийн тэр хоёр нөхөрлөдөө ямар үгтэй Монголын л байдаг. Ашиг сонирхлууд хэтэрсэн. Үеийг хоёр удаа хууль зүйн сайт тавьсан шүү дээ. Бид мэдж байна. Яа дампууруулсан. Одоо нийслийг яаж баллаж байгаа гэдгийг одоо та бүхэн мэдж байгаа шүү. Маш хэмжээний мөнгө гаднаас ирсэн. Эргээд бид тэр төлөв. Хүн гаргаад нэг зам тавиад байна. Асфальт яадаг. Цаана маш хэмжээний төлбөр байгаа ш. Бид одоо төсөвчөн юм үнэ өвдөж. Тэгээ энэ алдагдсан, хулгайлагдсан төрийн эрхийг ийм одоо босромог гаргаар авсан. Энд одоо өнөөдөр Улсын их хурлын дарга байгаа нөхөр учрал холбоотой. Учрал оюутнуудаа оруулж байгаа. Тэр бичлэгийг шүүхэд өгөөж нэмэр болдоггүй юм байлээ. Тэгэхээр манай шүүхэд шударга ш. Энэ Монголын шүүхэд итгэхэр одоо энэ залуусууд олон улсын байгууллагад ардчлалын өрөө байгууллагад хандъя гэж энэ маш их зөв төрөвчөөс хандж байгаа юм байна. Энэ асуудал материал бол над бүрэн ихээр байна. Тэгэхээр энийг та бүхэнд гардуулж өгнө. Тийм учраас энэний дагуу цаашаа ярих хэрэгтэй. Энэ ард түмний сонгох эрх гэдэг бол арай дэндүү болсон. Одоо өнөөдөр 32 оноос тэр 7хан хороо ардчлалтай юм уу бас холбог өсөж шүү дээ. Тэгэхээр тийм амар одоо улс төрийн мохой ловер болохоо хийсэн шүү дээ. Одоо энэ хурлын дарга учрал бол 100 бүрт. Яг энэ хурл сургуулийн оюутнуудыг оруулдгийн. Их хурлын сонгуул болохоор зэрэг 10-20 мянгаар нь оюутнуудаа авчиж байршуулдаг юм уу? Сүхбаатар дүүргийн их хурлын сонгуулиар 12 мянган оюутны нүүлгсэн гарч шүү дээ. Сонгогч жинхэнэ оюутны зарцааны хийсэн юу аас хийсэн их хурлын гишүүн. Тийм байхгүй. Учралын эцэгтэй 1988 онд залуучуудын их хурлд орж ирсэн. Баяраа сонгуул хамнаас төлөөлж орж ирсэн. Ийм ч хүн байгаагүй. Ороо арай дэндлээ. Учрал юу яасан их хурлын дараа энэ чинь үндсэн хууль зөрчиж их ятан байхгүй. Тэгээ энэ талаар баримтуудыг та бүхэнд яада өгнө. Хамааи дарга. Тэгээ заавал л тань.